Ахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн 3 дахь курсын оюутан байна. Өнөөдөр би тань дээр бодит төслийг хийж болох болов? Болно. Нойр Балчирхаан эмгээгийн үед илрэх шинж. Хамгийн ихний үйлдэл бол өөрийгөө болон үйлчлүүлэгчээ бэлдэх ёстой. Өөрийгөө бэлтгэхдээ хувцас бүрэн өмсөж, үсээ боож, гараа угааж халдваргүйжүүлэх ёстой. Үйлчлүүлэгчийг бэлтгэхдээ нойр балчирхааг тэмтэрэхийн тулд булчингийн судлах хэрэгтэй байдаг бөгөөд хөлийг нь хагас нугалаж, хоёр гарыг доош тэнэглэн хэвтүүлнэ. Нойр балчирхаан тэмтрэлт хийхээс өмнө өөрийн хоёр гарыг хөдөлгөж бүлээсгэх хэрэгтэй байдаг. Кулений шинж нь хүүс орчмын арьс, цайвар хөхлбөр өнгөтэй болсон байдаг. Тернерийн шинж нь зүүн хажуу талын арьс, цайвар хөхлбөр өнгөтэй болсон байдаг. Энэ нь болохоор шатрын хүлэг шиг харагддаг. Мейербсоны 2 дугаар шинж нь хүүсийг зүүн хавирганы номын гол шугамтай огтлцуулсан шугамаар 3-1 гадна талд нь гүн тэмтрэлт хийхэд эмзэглэлтэй байхыг хэлдэг. Воскоресенкийн шинж нь хэвлийн гол судасны лугшилт мэдрэгдэхгүй байхыг хэлнэ. Губеркрицийн шинж нь хүүсийг зүүн сухтай холбосон шугамаар хүүснээс дээш 6 см-т гүн тэмтрэлт хийхэд эмзэглэлтэй байхыг хэлдэг. Дежардины шинж нь хүүсийг баруун сухтай холбосон шугамаар хүүснээс дээш 5-7 см-т гүн тэмтрэлт хийхэд эмзэглэлтэй байхыг хэлнэ. Шопрын гурвалжин нь хүүснээс дээш шугам татах бөгөөд хүүснээс хажуу тийш хэвтээ татсан шугамыг бисектрисээр хуваан энэхүү шугам 45 градус бөгөөд хүүснээс дээш 5 см нойр балчирхааны толгойн хэсэгт дарж үзэхэд эмзэглэлтэй байхыг хэлнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.